观自在菩萨行深般若波罗蜜多时，照见五蕴皆空，度一切苦厄舍利子。色不异空，空不异色，色即是空即是色，受想行识亦复如。舍利子，是诸法空，不生不灭，不垢不净，不增不减，是故空中无受想行识，无眼耳鼻舌身意，无色声香味触，无眼界乃至无意识界，无明亦无明尽，乃至无老亦无老死尽，无苦集灭道，无智亦无得，亦无所得故，菩提萨埵般若波罗蜜多故，心无挂碍，无挂碍故，无有空，远离颠倒梦想，究竟涅槃三世诸。埵般若波罗蜜多故，得阿耨多罗三藐故知般若波罗蜜多，是大神咒，是大明咒，是无上是无等等咒，能除一切苦，真实不。За дээрхийн далаа өгшийн Тайваны сүсгтнүүдэд зориулсан номын альбар, энэ удаагийн номын альбар хэлж байна. За одоо ингээд бэлгүүний зүрхэн судрыг хятад хэлээр уншиж байна. За энэ Тайваны сүсгтнүүдэд зориулсан номын альбар энэ жил 27 дахь жилдээ үргэлжилж байна. 1995 онд энэ номын альбар анх эхэлжсэн. За жил болгон одоо энэ номын альбар явагддаг. За дээрхийнгийн далаа өгш хятадын бурхны шашинд нарт их хүндэтгэлтэй ханддаг учир нь юу гэхээр Ахмад шав гэж үздэг. Бурхан багшийн одоо Ахмад шавнар гэж үздэг. Учир нь юу гэхээр одоо төвдөд бурхны шашин дэлгэрхээс өмнө хятадд бурхны шашин дэлгэрсэн гэж үздэг учраас одоо их хүндэтгэлтэй ханддаг. Номын альбарын үед олон улсын одоо номын альбарын үед төвд хэлээр одоо бэлгүүний зүрхэн судрыг уншихаас өмнө хятад хэлээр одоо уншиж одоо юм хүндэтгэл үзүүлдэг.请合掌，请向尊者行三问讯：一问讯，再问讯，三问讯。珍贵的尊者法王达赖喇嘛，扎西德勒，扎西德勒，дээрхийнгийн танд 3 бүхийн мөргөө. 感恩您今天以台湾华人为主的华人清法。 Эрхэм хүндэт гэгээд далаа өгч таны ямар амгалан айлтгая. Мөн цахим сүлжээгээр дамжуулан уулзж байгаадаа баяртай байна.
Богдсонхоо шүтэн барилдахын магтаал номыг тайлбарлах энэхүү 2 өдрийн номын айл дүүрийн гол шавнар бол Тайван, Хятадын сүсгтнүүд байна. Энэхүү сургаалд оролцож буй дэлхийн мөн энэхүү сургаалыг сонсож байгаа дэлхийн өнцөг булан бүрээс сонсож байгаа хүмүүсийн өмнөөс дээрхийн гинэтэн талаа өгтөл хүн хүндэтгэл үзүүлж байна. 1995 оноос хойш Вэн агсны үүсгэн байгуулсан аз жаргал ба бэлэг уян байгууллага мөн гэлэн тэнцэн чамчнаар хамтарч манай олон лам хуургийн сүсгтнүүдийг дарамжлаад урьж жил бүр дээргийн гинэтэн талаа өгч танаас номын айл дүүр сонсож ирсэн. Мөн шинэ лам хуургуу танаас гэлэн санаар хүртэж ирсэн. Тиймээс одоо хүртэл 27 жил өнгөрсөн байна. 2008 онд төвдийн буддийн шинэ бүлэгт харьяалагддаг төвдийн буддийн шашны зарим төвүүд Тайван дахь төвд Хятад уламжлалын зарим хийдүүдтэй хамтран төвдийн буддийн шашны уламжлалын олон улсын холбоо байгуулсан. Ингээд номын сургаал хүлээн авах хөтөлбөр мөржүүлсэн юм аа. Тиймээс Тайван, Хятад болон дэлхийн бусад орноос ирсэн буддийн шашнууд өнгөрсөн 13 жилийн дээрхийн гинэтэн ном сургаалыг бэлтгүү хүлээн авах боломж бүрдсэн юм. Дээрхийн гинэтэн Тайван, Хятад дахь шавнарт асар их байраар сургаал сургамж үнэт зөвлөгөө өгсөөр ирлээ. Бид танд зүрх сэтгэлийнхэн гүнэд алдахж байна. Бид таны зөвлөгөө заавал зүрх сэтгэлдээ хүлээн авч бурхны шнийг судлахыг хичээдэг. Тайван дахь буддийн шний янз бүрийн байгууллагууд ажилладаг. Манай энэ байгууллагуудад ажилладаг номын багш нар маань сүүлийн олон жилийн турш биднийг Наландагийн гайхамшигт уламжлалыг жинхэнэ дагалдагч болгохын тулд данжуур номуудыг зааж шаргуу ажиллаж байна. Суралцагт хичээл зүтгэл гаргаж чанартай сайн суралцж байна. Бид их сурвалжуудыг үргэлжлэн судалж, бясалгал дадлага үргэлжлүүлэх болно. Ян Тайвангийн чөдөө. За ингээд Тайваны номын бүхтүүд миний дотны сэтгэлийн дотн найз нөхдүүд та бүхэндээ иргэн уулзж байгаадаа баяртай байна. Та чөжөө тооне. Энэ За бид нэр шашны талаас навд үзэх юм бол багш шавийн барилгатай хүмүүс юм. За энэ барилгаа бид төрлөөс төрөлд хадгалан авч явна. Бидний энэ барилга бол төрлөөс төрөлд хадгалагдсан үлдэх болно. Тийм учраас өнөөдөр энд иргэн уулзж байна. Үүнд би маш их баяртай байна. Та бүхэнд баярлалаа. За энэ удаагийн номын айл дуур бол шүтэн барилдгын магтаал ном байгаа. Энэ номыг тайлбарлана. Яла тэндэтэва ма шум мосуколиа. За шүтэн барилдгын магтаал номыг тайлбарлаж эхлэхээс өмнө ерөнхий номын тайлбарыг хийх болно. Одоогоос 2500 жилийн өмнө бурхан багш энэ төгт лагшин мэндэлсэн. За бурхан багшийн гол зорилго бол номын айлдаа сургаалаа айлдах гол зорилготой байсан юм аа. Түүнээс биш ямар нэг эд шид гаргах эд шид үзүүлэх гих мэт ийм зүйлүүдийг бол төдийлөн чухалчлаагүй. Нэг талаасаа ийм зүйлээр бусдыг өөртөө татах бусдад ийм зүйлийг үзүүлэх шаардлагатай байж болно. Гэхдээ энэ нь бол гол сургаал нь байгаагүй. Бурхан багшийн айлдвар сургаалын гол зүйл нь өөрийнхөө аврагч юм аа-ыг голлож айлтна. Ирээдүйд бидэнд чаргал зовлон юу тохиолдох нь өнөөгийн миний гарт байгаа юм аа гэдгийг тайлбарлан айлтсан. Өөрийн аврагч юм, тийм учраас авралыг гаднаас ирж болохгүй шүү гэдгийг бурхан багш айлтсан. Энэ айлдвар бол үнэхээр онцгой ийм айлдвар юм аа. Бурхан багшийн айлдварын гол сургаал нь үүнийг аваад үзэхэд өөрийн дотоод сэтгэлээ засах нь хамгийн гол зүйл нь байна. Бурхан багш бидэнд авах гэхийн ухааныг тайлбарлаж айлтсан. За ингээд энэхүү айлдвар сургаалыг бид дагаж юм аа.
За ингэж одоо явж чадсанараа бид гэгэрлийн зам мөрүүд олон одоо эрдэмүүдийг олж авна. Түүнээс биш дан ганцхан одоо адис чанлаа хүрдсэн төдийгээр энэхүү гэгэрлийн эрдэмүүдийг олж авах боломжгүй юм аа. 좀 전에 고랑기 당구대 대시청고. За тийм учраас бурхан багш анх одоо сургаал номлоо айлдахдаа хотгтын 4 үнний сургаалыг айлдсан. За энэ хотгтын 4 үнний айлдахдаа мөн чанар талаас нь, үйлдэл талаас нь, үр дагавар талаас нь одоо тайлбарлан айлдсан юм аа. За энэ хотгтын 4 үнний сургаал бол одоо бурхан багшийн айлдвар сургаалын доод үндэс одоо суурь юм. За учир нь юу гэхээр бид бүхэн бүгдээрээ зовлон хүсдэггүй, бүгдээрээ жаргалыг хүсдэг. Жаргал зовлон гэдэг бүхэн бүгдээрээ өөр өөрсдийн уг шалтгаанаас одоо бий болдог юм аа. Энэ түүнээс биш одоо гинт бий болдог зүйл биш юм аа гэдгийг энэ айлдвар дээр айлдсан. За энэ хотгтын 4 үнэн сургаалын хамгийн ихнийх нь бол одоо зовлон мэдэх хэрэгтэй гэж одоо айлдсан байгаа. За зовлон одоо мэдэх хэрэгтэй гэдэг дээр 3 янзаар тайлбарлаж айлдсан. Зовлонгийн зовлон, хувийн зовлон, түгээмэл зовлон гэж одоо 3 янзаар тайлбарлаж айлдсан байгаа. За бидний хүсдэггүй зовлон гэдэг бол бид энэхүү зовлон хүсэхгүй байна. Энэхүү зовлон хүсэхгүй байгаа учраас эхлээд бид одоо зовлон мэдэх хэрэгтэй. Зовлон ямар зүйл байдаг юм бэ гэдгийг үүний мөн чанарыг мэдэх хэрэгтэй. Энийг мэдэж авснаар ахаад ушуул авшруулж одоо тэрхүү зовлонгийн уг хаана байна вэ гэдгийг нь одоо мэдэх хэрэгтэй болно. Зовлон гэдэг бол одоо гаднаас хэн нэгэн хүн одоо гадна талаас одоо хэн нэгэн одоо бусдын зүйл биш юм аа. За зовлон одоо бий болдог гол шалтгаан нь бол бидний дотоод сэтгэл хямрсны улмаас буруу үүний үр дагаварт одоо зовлон гарч ирдэг гэдгийг бурхан багш тайлбарлаж айлдсан. Тийм учраас зовлонгийн шалтгааныг одоо Исуанаас гэж тайлбарласан юм аа. Бид бүхэн одоо зовлон хүсдэггүй, зовлонгоос салъя гэж боддог. За зовлонгоос салах хамгийн гол арга зам нь бол зовлонгийн уг шалтгааныг арилгах хэрэгтэй юм аа. Зовлонгийн уг шалтгааныг арилгаж ийж бид зовлонгоос одоо сална. За хамгийн чухал зүйл нь юу вэ гэхлээр за үнэхээр одоо зовлонгоос бүрэн гүйцэд салах боломж байгаа юу үгүй мэдэх хэрэгтэй. За бурхан багшийн одоо хотгтын 4 үннийг айлдах үедээ үйлдэл талаас нь айлдсан байгаа. За 20 үнэн буюу гэгэрлийг өөртөө бий болгох хэрэгтэй гэж одоо айлдсан юм. За энэ хэсгээр бол одоо бурхан багшийн айлдвар сургаалын маш одоо нарийн зүйлүүд бол бий болж эхэлдэг, гарч эхэлдэг. Зовлонгоос салсан тэрхүү амар амгалан тэрхүү гэгэрэл байгаа гэдгийг үнэхээр мэдэхгүй бол бид нэр түүнийг олж авъя гэж одоо бодохгүй шүү дээ. Хэрвээ гэгэрлийг үнэхээр одоо бий болгож болдог гэдгийг мэдэх юм бол түүнд одоо суралцаж түүнийг олж авахын төлөө хичээж эхэлнэ. За энийг одоо хэрхэн яаж бий болох вэ гэхлээр түрүүнд хэлсэнчлэн одоо зовлон хийгээ зовлонгийн шалтгааныг арилгаж ийж үнийг одоо арилгаж ийж одоо үүнд хүрнэ гэдгийг тайлбарласан. За энийг бол 400 номонд бол үйл хийгээд Нисоносыг арилгахнаар гэгэрэлд хүрнэ. За тэрхүү гэгэрэлд хүрэхдээ хэрхэн ямар замаар хүрэх вэ гэвэл хоосон чанарыг онож мэдснээр тэр гэгэрэлд хүрэх болно гэдгийг 400 номонд айлцсан байгаа. Энэ хэсгээр бол одоо учир гарч ирж байна. За үйл хийгээд Нисоносыг 근데 근데 중국에서는 레디 아니 가서 군주 레지 군주인데 또 섬모드에 영무배 군주 왕게 여기 열었어. 전쟁이 아니 영무배 군주 조로 조 아니 영무배 군주 세티 아니 취미 이지가 남도래 중얼했어. 라단요 세베타 라단요 남도레스 취미 이식의 남도 애니 너무 게임이야스 다 된적이
number toboди ene temper shembe tenzing ki travel chungores lada nyumo save tar lada namdol үйл хийгээд нисуунасыг одоо харилцаж ийж бид бүхэн гэгэрэлт хүрэн за үйл хийгээд нисуунасыг арилгах гол арга зам нь бол хоосон чанарыг одоо онож мэдэх хоосон чанарыг ойлгож мэдэх явдал юм аа. За ингээд хоосон чанарыг одоо сайтар ойлгож авах юм бол үйл хийгээд нисуунасыг одоо арилгана. Яагаад тэгэхээр юмс үзэгдлийн мөн чанар хоосон чанарыг таних мэдээгүй тохиолдолд тухайн одоо аливаа юмс үзэгдлийг юмс үзэгдлийн мөн чанарыг буруугаар одоо хүлээж авдаг. Буруугаар хүлээж авсны улмаас түүндээ хөдлөгдөж аливаа нэгэн ямар буруу үйлдэлүүд хийж эхэлдэг юм аа. За тийм учраас үйл хийгээд нисуунасаас одоо нисуунсыг арилгасан гэгэрэлт хүрнэ гэж одоо айлцсан байгаа. За энэ хэсэг дээр бол одоо Күнүүл Амаарангүчи багш маань хоёр одоо янзаар тайлбарладаг байсан. Энэ одоо энэ шүлгийн үндсэн их сурвалжид санскрит одоо хэлэн дээр нэг нь одоо хоосон чанарт одоо ницаан гэж байсан гэж тайлбарсан байгаа. Нөгөөх нь хоосон чанараар ницаан гэж ийм хоёр янзаар тайлбарлаж тайлбарсан байгаа. За хэрвээ хоосон чанарын бэлэг оюуныг төрүүлээд үйл хийгээд нисуунсыг арилгах юм бол хоосон чанараар одоо үйл хийгээд нисуунсыг арилгана гэж одоо альцсан. За ингээд энэ шүлэг бол одоо маш нарийн утга учиртай. Үйл хийгээд нисуунаас атгах үүсдэг. Үйл хийгээд нисуун атгахын ирэхээр одоо буруу гэдэг хийж эхэлдэг. Түүний үр дагавар зовлон гарч ирнэ гэж тайлцсан бол энэ маш чухал юм аа. За юмс үзэгдлийг одоо юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанарыг мэдчихээж тэрхүү бэлэг төлжээж бид одоо гэгэрлийн хотгийг одоо олж авна. Хотогт нагарчуунан альцсан бэлгүүний үндэс номон дотор бол энэ тухай маш тодорхой айлцсан байгаа. Аливаа юм бүгдээрээ шүтэн барилга хоосон чанар юм аа. Гэдгийг одоо айлцсан байгаа. За хотогт нагарчуунан одоо бэлгүүний үндэс номонд тайлбар хийсэн маш олон ном байдаг. Эдгээр номон дотроос хамгийн одоо оновчтой тодорхой тайлбарласан ном бол Ловон Чандра гэрдэг Төвд орхой болон Төвд орхон өөрийн тайлбар ийм хоёр ном байгаа юм. За тийм учраас би үргэлж одоо энэ Төвд орхон одоо Төвд орхон одоо номон дотроос гол хэсгүүдийг бол одоо байнга уншдаг. Орслон хорвоогийн одоо эцсийн мөн чанарыг таних мэдэх. За үүнийг таних мэдэхдээ хоёр үнэн мөн чанарыг одоо ойлгож авч ээж одоо гэгэрлийн хотогт хүрнэ гэдгийг одоо айлцсан байгаа. За аливаа одоо хонгийн хаан нь хүчит хоёр далавчаа дэлгэж бусад одоо хунгаа дагуулan нисдэгтэй адилхан хоёр үнний ойлголтыг одоо хоёуланд нь суралцаж ингэснээрээ эцэстээ бол одоо гэгэрлийн хотогт хүрнэ гэдгийг энэ ном дотор айлцсан байна. За энийг одоо сайтар ойлгож чадах юм бол бидэнд одоо итгэл найдвар урам зориг одоо бий болж эхэлдэг. За юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөвөр нь ойлгож авах хэсэг дээр Төвд орхойд бол айлцсан байгаа. Хэрвээ юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараар бүтэх юм бол дөрвөн янзын одоо асуудал үүснэ, дөрвөн зөрчил гарч ирнэ гэдгийг бол одоо энэ дотор айлцсан. За ер нь хоосон чанарын болгодог маш олон янзын арга ухаан байгаа. Нэг болон олноос хагдсан дорж сегмэн одоо шалтгааны ухаан, шүтэн барилгын ухаан гэх мэтчлэн одоо олон янзын арга ухаан байгаа. Эдгээр олон арга ухаанаар бид юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанарыг одоо судлах юм бол бидний баттай гэж үзэж байгаа, баттай гэж тодорхойлж байгаа тэр зүйлүүд бүгдээрээ тэр бүгдийг үндсэн бүгд одоо хоосон чанартай болох юм аа. За үнэмлэхэн үнний төвшөнд юмс үзэгдлийг одоо судлах юм бол тэр бүхэн бүгдээрээ хоосон чанартай болно. Харьцангуй үнний төвшөнд ч гэсэн тухайн зүйлийг одоо судлах юм бол тэр бүхэн бүгдээрээ гагцгүй одоо харьцангуй үнний төвшөнд л оршиж байгаа болохоос биш үндсэн уг чанар нь бол одоо хоосон чанартай болох нь тодорхой болно. За ингээд энэ бүгдийг одоо ойлгож авах юм бол
ямарваа хүмүүс үзэх бүгдийг мөн чанарыг одоо үнэн зөвөөр нь ойлгож авч чадах юм аа. Хүмүүс үзэгдлийг одоо мөн чанарыг үнэн зөвөөр ингээ хайх юм бол тухайн зүйл нь одоо үндсэн мөн чанар хоосон чанартай гэхдээ харьцангуй үнийг гэхдээ энэ нь бол огт байхгүй гэсэн үг биш ээ. Харьцангуй энэ ялж чадахгүй байгаа зүйл юм аа. Тийм учраас энэ бүгд төвд орхон үндсэн шүлэгт айлдсан. За шүтэн барилгын магтаал дотор гардаг одоо бог зонхов чалуун чандраг гэдэг гигэний одоо айлдсан ном сургаал дээр номыг үзэж судалж ийж би одоо жинхэнэ мөн бурхан багшин айлдсан гэдэг эцсийн тааллыг би ойлголоо. Энийг ойлгосноор миний сэтгэл тайвширлаа гэж одоо гардаг. За төвд орохын одоо чандраг гэрдэгийн одоо 2 гайхамшигтай ном байгаа. 2 ном төвд орохой бол төвд орхон үндсэн шүлэг түүний өөрийн тайлбар энэ 2 номыг бол би байнга одоо үздэг. Энэ 2 ном бол миний ширээний ном юм. Ям боломж гарах цаг боломж гарах болгонд би одоо уншиж судалдаг юм аа. 가다 산제 좀 된 얘기다 최디. За бурхан багшийн одоо айлдвар сургаал бол хамгийн одоо гол хэсэг нь хаана гарч ирдэг вэ гэхээр одоо хотгтын 4 үнний 3 дахь буюу 20 үнэн гэгэрлийн тухай энэ хэсгээр одоо хамгийн нарийн хэсэг гарч ирдэг. За энэ хэсгийг одоо бодож бяцлах үед би надад бол одоо энэхүү гэгэрэлд хүрэх боломжтой юм байна. Надад би энэ гэгэрэлд одоо гэгэрлийг олж авах боломж надад байна боддог. За ингээд зовлонгийн шалтгаан үнэн түүнээс хагдсан гэгэрэл үнэн гэдгийг одоо бид нар сайн ойлгож авах юм бол өөрийн одоо энэхүү гэгэрэлд одоо хүбий үүнийг олж авах гэсэн одоо төрж эхэлдэг. За энэ үед багш одоо хотгтын 4 үнний 4 үнэн буюу мөрийн үннийг одоо айлдсан. За мөрийн үнний хэсгээр бол одоо самади буюу одоо төвлөрлийг бэлэг үний буюу одоо хоосон чанарын үзэл онолд суралцсан бэлэг уяныг бяцлах ийм одоо сургаалуудыг айлдсан юм аа. За энэ хэсэг дээр бол би бас нилээдгүй одоо найдлага тавьж байгаа. Өөртөө нилээдгүй найдлага тавьж байна. За ингээд энэ бүгдэд одоо үнэн зөв суралцах юм бол бурхан багшийн айлдсан тэр гайхамшигтай сургаалд одоо чин мөнээр нь суралцж гин гэсэн үг юм. За энд бол одоо би заавалч суралцах шаардлагатай. За ингээд бурхан багш хотогт нахарж үнэн айлдсан одоо айлдваруудыг бол түрүүнд би тайлбарласан. Харин 400 номонд одоо гарч байгаа гараа 400-д юу гэж айлдсан байдаг вэ гэхээр үйл бид одоо биеийн эрхтэн бүхэлдэн төгсөн байдаг. Нисванас бүгдэд мунхаг төгсөн байдаг. Тийм учраас тэр бүгдийг түгж байгаа мунхгийг арилгах юм бол нисванас бүгдийг арилгах боломжтой болно гэж айлдсан байгаа. За тэгвэл тэр мунхгийг арилгах гол ерөндөг нь бол шүтэн барилгын үзэл онол юм аа. Тийм учраас шүтэн барилгын өвдөст суралцах тун гэж 400 номонд тайлбарласан байгаа. За шүтэн барилгын онолд одоо хэрэг юмс бүгдийн эцсийн мөн чанарыг одоо хайж үзэх үед тухайн зүйл бид баттай гэж бодож байгаа тэр үндсэн алдахгүй болдог. Гэвч энэ нь эргээд нааш нь огт одоо байхгүй юм уу гэвэл тийм биш. Энэ бүхэн бүгдээр өнөмлөхөн үннээс төвшөнд байхгүй боловч энэ нь харьцангуй үннээс төвшөнд байгаа. За тийм учраас энэ бүгдийг одоо судалгаа хийсний эцсийн одоо төгнөлт нь бол юмс бүхэн бүгдээр өөрийн мөн чанар эцэстээ бол өөрийн мөн чанар гэвч огт байхгүй гэсэн үг биш. Нэр томьёолын төдийд л оршиж байгаа юм байна гэсэн дүгнэлт хүрнэ. Бидний одоо нүдэнд байгаа юмс үнэхээр өөрийн мөн чанараар баттай байгаа мэт одоо харагдаж байгаа. Энэ баттай мэт харагдаж байгаа энэхүү буруу бодолд автаж бид одоо буруу үзүүлэлтүүдийг буруу үйлдэлүүдийг хийж эхэлдэг. За тэрхүү одоо буруу бодлыг арилгах гол ерөндөг нь бол одоо юм хүн бүгдээр мөн чанараар бүтээгүй хоосон чанартай гэдэг ойлголт юм аа. За ингээд орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн одоо тайлбарлаж байгаа
эрдэмтэд бодлогад ч гэсэн одоо энэ бас их хүчтэй нөлөөлж байна. Quantum physics-ийн одоо онолоор юмс бидний нүднийгээ гадаад одоо зүйлүүд бол материалын төвшөнд байхгүй юм байна гэдгийг нотолж байна. За quantum physics-ийн одоо онолоор бол дотоод сэтгэлийг бол төдийлөн одоо дотоод сэтгэлийг бол тайлбарлахгүй байгаа. Гадаад зүйлүүдийг, гадаад юмс үзэгдлүүдийг бол өөрийн мөн чанараараа баттай нэгэн одоо материалын төвшөнд бол оршихгүй байна гэдгийг тайлбарлаж байна. За ингээд Бурхан багшийн айлтгах сургаалын хамгийн одоо гол онцлог нь юмс бүхэн шүтэн барилдаж гарсан гэдэг энэ ойлголт дээр тулж байгаа юм аа. За Бурхан багш хоосон чанарын үзэл онолд маш олон жилийн бог зонхоо бол хоосон чанарын үзэл онолд маш олон жил суралцсан. За ингэж суралцах үед нүгэл хилэн цаг төвчих, буйны хураах ийм зан үйлийг ч гэсэн өргөн дэлгэр хийж исэн. Эцэстээ одоо аглагт морилж энэ номыг одоо нүглийг арилгах, буян хураах энэ зан бол маш хүчтэй одоо зан хүчтэй хийсэн юм аа. За ингээд аглагт байх үед бог зонхоо нэгэн зүү зүудэлсэн. Да тэр зүүд нь бол хотогт нагарч байна. Одоо төвд голтон задраад шавнартаа ном айлдаж байна гэж зүудэлсэн байгаа. За энэ үед хотогт нагарч байна. Шавнар дотроос одоо эдэмшээ болох Будда Палида босч ирээд Будда Палида номороо адис өгж гинэ гэж одоо зүудэлсэн байна. За ингээд энэ зүүдийг зүудэлсний дараагаар бол нэгэн одоо уулын нэгэн одоо хүн түүнд одоо надад ийм ном байна гэж өгсөн байгаа. Тэр ном нь бол Будда Палида байсан. За тэгээд Будда Палида номыг жагаад одоо уншиж байгаа шүтэн барилгын одоо жинхэнэ утгыг ойлгож авсан юм аа. За тэр даруйда шүтэн барилгын одоо жинхэнэ үзэл онолыг шүтэн барилгын жинхэнэ утгыг одоо үнэн зөвөөр нь ойлгож авсан. Тэр даруйда маш хүчтэй одоо сүсэг бишрэл төрсөн байна. За ингээд ер нь одоо аврал Бурхан багшид одоо аврал одуулдаг шүү дээ. Аврал одуулдаг. Гэхдээ яг энэ үед бол одоо бог зонхоо маш хүчтэй сүсэг бишрэл одоо төрсөн байна. За ингээд хүчтэй сүсэг төрсөн учраас одоо тэр даруйда шүтэн барилгын магтаал номыг одоо зохиосон юм аа. Энэ одоо Бурхан бог зонхоо бол Олгоо чоолон гэдэг газарт одоо энэ хүү номыг одоо зохиосон.